хүндээ баярын улмастай зогсон та бидний итгэлийг алдаагүй дэмжлий ялал хэмтхэн одоогүй та бидний итгэлийг алдаагүй дэмжлий ялал хэмтхэн одоогүй Тэнгистэй наран мандуулсан эцэргийн эзэдмэн Олон аавын хүүхдүүдийн Одон болж гэлцаагаар Та бидний итгэлийг алдаагүй дэмжлий ялал хэмтхэн одоогүй Та бидний итгэлийг алдаагүй дэмжлий ялал хэмтхэн одоогүй Ятхын хүслэр жигүүрэлсэн Ярвалтрын шухамэн Чамайг түрүүлсэн ардынхаа Нандин сэтгэд мөнхрөөрэн Та бидний итгэлийг алдаагүй дэмжлий ялал хэмтхэн одоогүй Та бидний итгэлийг алдаагүй дэмжлий ялал хэмтхэн одоогүй Үеийн найз нөхдийнхөө өмнө төлөөлөл өгүүлж байгаад баяртай байна. Та бүхэнд энэ төгсөгчдийн тэмцээнд Монгол орны өнцөг болон бүрээс зарим ирж оролцож байгаа нь төлийг талархалтай байна. Нийт төгсөгчдийнхөө өмнөөс өнөөдрийн энэ арга хэмжээг хариуцсан зохион байгуулж байгаа Булган аймгийн 2-р сургуулийн хамт олондоо зохион байгуулах ажлын хэсгийнхэнтэй мэргэжил үйлдвэрлэлийн сургуулийн хамт олондоо мөн ажлын хэсгийнхэнтэй нийт тэмцээнд оролцож байгаа үе тэнгийнхаа найз нөхдийн өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргье. Одоо анхны тэмцээний манай сургууль зохион байгуулсан ер нь их чанга юм билээ. Энэ их чанга юмны ард бол маш амжилттай гарч байна. Их олон хүмүүс жилээс жил их олон хүмүүс үргэлжлэн ирж өргөжж байна. Энэ тэмцээн уралдаан гэхээсээ илүүтэй нэг ангид хамтдаа элсэн орж нэг ангид хамтдаа 8 жил цаашлаад 10 жил суралцсан үе тэнгийн найз нөхдийн хамтын сайхан халуун булаа уур амьсгалтай уулзалт байдаг юм билээ. Би энтэйгээ уулзаж хүүхэд насныхаа дурсамжийг ярьж тэгээд хамтдаа хөгжилдөнө гэдэг бол дараагийн жилдээ хүртэл мартагдахгүй баян санагдчихдаг юм сайхан халуун сайхан дурсамж байдаг юм билээ. Бид ч ингээд нарийн яриулд хасах тавируу орсон хүмүүс шүү дээ. Тийм учраас хэдий олон уулзах юм билээ гэдэг. Олж өгвөл уулзаад байвал ямар нэгэн байдлаар хорвоод амьдрах хамгийн бод уртцаад авах шинжтэй. Тийм сайхан стресс тайлбарладаг, найз нөхдөд уулзах ийм сайхан хэмжээ байна. Тэгээд тэмцээнд хүрэлцэн ирсэн та нөхдийнхөө өмнө гараад албан тушаалхаас илүүтэй үе тэнгийн найз нөхдүүдэд нөлөөлөд өгүүлж байгаадаа төлөвийн талархалтай байна. Өгүүлж байгаа хүмүүстээ баярлалаа. Тэмцээний үйлчлэгэнд амжилт хүсье. Маргааш бас их гоё арга хэмжээтэй тэрэнд нь бас амжилт хүсье. Бүгд нь амжилт хүсье. Баярлалаа.
улмаас 1994 онд 8 дугаар ангид төгссөн 2 бүлгийн 15 сурагч одоо ирээд 5 төрөл тэмцээнд оролцож байна. За яг одоо ингээ үе тэнгийн найзуудтайгаа яг ингээ чацсан хүмүүстэйгээ хамтраад 5 төрөл тэмцээн дээр ингээ өрсөлдөж тоглох нь үнэхээр сонирхолтой, дурсамжтай их сайхан байна. За нийт одоо төгсөлтийнхөө найзуудтай бүгдээрэнд нь спортын өндөр амжилт хүсье өрөө. За тэгээд цааш энэ тэмцээн болон бас зохион байгуулахад ер нь айгүй их ач холбогдолтой байна. Яагаад гэвэл зэрэг бид нар бас бага насаараа бас аялцгааж байна. Тийм ээ. За тэгээ хоорондоо одоо төдийлөн бас өдөр болгоо уулздаг болохоор нэгэн цаг үед уулзаад ингээд уралдаан тэмцээндээ оролцож чадаар үнэхээр бас гоё байна. За би Булган аймгийн Шигэнтэр сумын 10 жилиг Гадан бид нэрс 10 жилиг 1996 онд төгссөн. За манай төгсөлт бол 2 бүлгийн 80 орчим төгсөгч төгссөн. За өнөөдөр бол одоо төлөөлөл болж 30 гаруй одоо суугчид одоо хүрэлцэн ирээд байн төлөөлж за энэ тэмцээнд одоо 5 төрөд 5-нд нь одоо баг тамирчин бүр оролцож байна. Тийм. За манай ер нь бол төгсчд нэг 70 гаруй төгсчдөөс бол за спортоор бол спортын мастерууд бас байгаа. Хөнгөн атлетикийн мастер байгаа, гишүүрийн мастер байгаа тийм. За бас шинж ухааны чиглэлээр бол бас докторууд бас манай төгсөгч нар бас байгаа төлөөллүүд. За ер нь бол спорт гэдэг бол өөрөө эв нэгдэл, эрч хүч тийм баг хамт олонны бол ажил байдаг. Энэ утгаараа бол өнөөдрийн энэ одоо тэмцээний ачлалд бол одоо бас энэ Булган аймгийн 16 сум за бусад одоо аймгийн сургуулиуд гээд одоо 20-од баг оролцож явах шиг байна тийм. Энэ бол одоо бас нэгдүгээрт бол одоо олон жилийн 30 жилийн хугацаанд түүх мөн одоо бас хоорондоо харилцаж ярилцаж нутаг орон одоо аймаг орныхоо хөгжил орон нутгийн төлөө болон хаана хин одоо ямар салбарт ажиллаж байгаагаа бас харилцан ярилцах. За төрийн байгууллагууд болон хувийн шилжлийг бас ямар салбарт бизнес эрхэлд аж ахуй эрхэлж байгаагаа ярилцах. Болон одоо бас хувь болон бусад төрлийн олон ач холбогдолтой ийм сайхан уулзалт болж байна. За 30 жилийн арга хэмжээ зохион байгуулж байгаа нийт үе тэнгийн найзуудаа маш их баярлалаа. За би одоо 1-р 10 жилийн Арангийн ангийн дарга Толгорсрон гэж хүн байна. За тэгээд Дунгав аймгаас ирэлцэж оролцож байна. За бүгдээрээ 30 жилийн уулзалт гэдэг бол бидний хувьд баггүй хугацаа биш. Тэгээ бүгдээрээ салбартаа одоо эх орнохоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарсан том мастерууд болсон байна. Тэднийхэн бахархал тэднийхээ амжилтуудыг харж бахархах үнэхээр сайхан байна. Тэгээд энд оролцож байгаа одоо бүх баг тамирчдаа энэ өдрийг дурсамж дүүрэн сайхан өнгөрүүлээрэ. Тэгээ бүгдээрэнд нь амжилт хүсье. Бүгдээрэнд нь аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсье. Маш гоё байна. Яг л эргээл 10 жилийн яг тэр нөө ангийнхаа хүүхдэд уулзж байгаа юм шиг те. Тэр сайхан нандин инээдгөөр дурсамж яг л хэвээрээ сэтгэл маш өндөр байна. Тэгээд баярлалаа. Одоо бидний энэ пэйж хуудсыг хараад манай ингээ ирж үзээгүй хүүхдүүд бол ерөөсөө яг хамт байгаа юм шиг гоё байна. Гэхдээ амар харамсаж байна. Яг ингээд яаж игээд ажиллаа зохицуулаад очих хэрэгтэй байсан байх гэсэн. Тэгээ миний зүгээс бас нэлээ чамгүй холоос ирлээ. Тэгтээ үнэхээр сайхан байна. Тэгээд ер нь боломж байдаг бол бүгдээрээ арын ажлаа сайхан амжуулаад энэ уулзалтанда ер нь цаг алдалгүй ирж оролцоорой. Сайхан дурсамжийг бүтээдэг. Хүний амьдрал ер нь дурсамжаар хөглөгддөг учраас эргээд бид нар амьдралд ямар нэгэн хийж бүтээсэн алдар гавьянаас илүү дурсамж бидний амьдралыг хөглөдөг учраас тэгээд ирж үзээгүй хүмүүсээ яг хөө тэгээд лаймаа үзээд гоё хад байгаарай гэж хэлээ да. За би Булган аймгийн Тишиг сумын 8 дугаар ангийн төгсөгч байна. Бас би аймгийн 2 дугаар 10 жил 10 дугаар ангиа төгссөн. Тэгээ манай анги найз хамт олнуудад нөгөө 2 хэсэг болоод за би гол нь одоо нөгөө Тишигхэн багт оролцож байна. За манай Тишиг сум болохоор өнгөрсөн жил анх удаага оролцсон, одоо 2 дахь удаага оролцож байна. За энэ үе тэнгийн найз нөхдийн дунд зохиогддог энэ 5 төрөл тэмцээнд маш их ач холбогдол өгч бид бүхэн бас хүсэн хүлээдэг болжээ. За ялангуяа манай Тишиг сумын найзууд маань бас энэ жил маш их оролцъё гэсэн хүсэлтэй. Гадаадаас 2 найз маань ирж оролцож байна. Алс хол Шведээс, Европын Шведээс Мөнхтэй найз маань ирлээ. Чех улсаас Ягаан цэцэг найз маань ирлээ. Тэгэхээр энэхүү арга хэмжээ маань улам өргөжж та бүхэн маань бичлэгээр Facebook-ийн үе төнгийнхний группээр орж мэдээлэл авч харцж байгаа баха. Улам олуулаа одоо энэ жилийнхийг нугалсан 2 дахин хүмүүс хүрчиж оролцох байх. Гадаадд байж байгаа хүмүүс бас хүсэн хүлээж байгаад бас ирэх байхаа гэж бодож байна. Тэгээ найзуудаа бүгдээр спортын амжилт хүсье. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Манай Дашинчлэн сумын баг тамирчид маань 8 хүний бүрэлдэхүүнтэй дан эмэгтэйчүүд ирсэн анх удаага энэ тэмцээнд оролцож байгаа нь одоо нөгөө үнэхээр сэтгэл хөдлөж байна. Мэдээж энэ тэмцээнд оролцоход одоо үе тэнгийн найзуудтайгаа за нэг сум байсан ч гэсэн уулз руу удсан хүмүүс маань холоос зорж ирж байна. Үнэхээр үе тэнгийн хүмүүсүүдээрээ сэтгэл хөдлөх, догтлох ийм мэдрэмжүүдийг авч байна. За тэгээд энэ тэмцээнд оролцож байгаа үе тэнгийн найзуудтай тэмцээндээ амжилттай оролцоорой. Өдрийг сайхан өнгөрөөгөөд сайхан дурсамжтайгаар оролцоорой гэж хүсье. За би энэ удаагийн тэмцээний зохион байгуулж байгаа зохион байгуулагчдын баг буюу мэргэжил тутам сургуулийн төгсөгч байна. Тэгээд энэ удаагийн тэмцээнийг манай булганы 96 оны төгсөгчд болоод 1986 оны эсэгчд 96 оны төгсөгчд 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Нодлон анх зохион байгуулжсэн. Тэгээд энэ жилийн зохион байгуулалтын Эрдэнэ өргөө засгийн сургууль буруу 2 дугаар сургууль. Тэгээд манай сургууль хоёр хамтран зохион байгуулж байгаа юм. За мэргэжил тутам сургууль гэж бодоод нийтдээ нэг 4-5 төгсөлт хийсэн. Яг 95, 96, 97, 98 оны төгсөлт хийсэн ийм сургууль байдгийн. Тэгээд нэг 96 оны төгсөгчд нийтдээ нэг 30-аад хүн 20 гаруй хүн л ирсэн байна да. Төгсөгч нь цөөхөн 3 анги нийлээд ингээ ордог. За бүх тамирчин талбай дээр гарч ийн, арын албанд явж ийн, зохион байгуулалтанд оролцож байна. За манай Эрдэнэ өргөө буюу 2 дугаар сургуулийн зохион байгуулагч нар бас яг энэ талбай дээр тоглоод арын албанда тэмцээнийхээ зохион байгуулалтанд бүгдээрээ сэтгэл нэгтэйгээр хамтраад ажиллаж байна. За энэ удаагийн тэмцээний гол онцлог нь бол бидний 30-32 дугаар 2 дахь жилийн тэгш он тим төгсөлтийн ой тохиож байгаагаар онцлогтой. Тэгээд энэ жилийнхээ тэмцээний нэлээд өргөн дэлгэр хийя гэж нийтэд түгээсэн. Тэгээд төгсөгчд маань их олоолаа ирлээ. Нийтдээ аймгийн төвийн 3 сургуулиас дээр нь хөдөөгийн одоо бүсүүдээс сумдуудаас нийт нэг 10 баг 11 баг ирж байна. Зарим сургууль 1-2 дугаар багийг оруулж байна. Ялангуяа Тэшиг сум, за Булган сумын 1-р сургууль 1-2 дугаар баг бүрдүүлээд оролцож байна. Энэ бол манайхан өнгөрсөн жилээсээ бодвол их олон оролцогчтой бүгдээ бас их гоё спортороо хөгжилдөж тэгээ хүн дээр багын сурагч ахуй насандаа ирэж очсон 2 өдрийг өнгөрөөж байна. Би 1986 онд Булган аймгийн 1-р 10 жилийн сургуульд анх орж ирсэн. Манай багш Монгол Улсын гавьяа тогч Пүрэг гэж хүн байдаг, Жамцын Пүрэг. Тэгээд 1994-1996 онд Цэрмагийн Сувдаа гэдэг багштай ангийг төгссөн 1-р сургуулийг төлөөлж оролцож байгаа. Тэгээд нодлон буюу яг 2025 он жилийн өмнө манай 1-р сургуулийн санаачлаад 96 онд элсэж орсон, 94 онд 86 онд элсэж орсон, 94 онд 8 дугаар анги төгссөн, 96 онд 10 дугаар анги төгссөн гэх үүтгийнхээ найз нөхдийн дунд нөхөрсөд одоо уулзалт энэ тэмцээнийг анх санаачилсан. Энэ жил 2 дугаар сургууль мэргэжил бэлтгэх дунд сургуулийн маань одоо найзууд маань энийг бас өргөжлүүлэн хийж зохион байгуулалт одоо хүн болгонд таалагдсан ийм сайхан одоо төгсөлтийн арга хэмжээ болж байна. Энэ жил бол бид нар 10 дугаар анги төгссөний 30 жил болж байна. За сургуульд элсэж орсны 40 жилийн ой болж байгаа. За тэгээд 8 дугаар анги төгссөний 32 жилийн ой. Энэ одоо тэмцээн уралдаа гэхээсээ илүүтэй одоо Монгол орны өнцөг булан бүрээс үе тэнгийн найз нөхөдтэйгээ уулзаж одоо 2-3 өдрийг одоо дурсамжаа сэргээд биеинтэйгээ одоо халуун дотноор сайхан уулзцаад за зарим нэг таньдгууд нь биеинтэйгээ танилцаж тэгээд ингэж их гоё сайхан уур амьсгалтай болдог. Энэ жилийн хөлөг их сайхан байгаад бас энд оролцож байгаа бас баяртай байна. Хэн нэг нь ялах, хэн нэг нь дөрүүлэхтэй биш. Бүгдээрээ ингээ уулзах дандаа энэ бараг бүгдээрээ нас чацсан хүмүүс нэгдүгээр тийм ээ. Дандаа ингээ хамт сурч ирсэн хүмүүс ингээ уулзах их гоё, сэтгэл их гоё байна. Хүмүүсийн сэтгэл өндөр байх шиг байна. Юун дөрөнд энийг зохион байгуулалтыг ихэд бас тийм амаргүй байдаг. Энэ жил зохион байгуулалтыг хариуцж хийж байгаа Булган аймгийн 2 дугаар 10 жилийн одоо хамт олондоо зохион байгуулалт комиссийнхондоо за одоо мэргэжил бэлтгэх дунд сургуулийн одоо хамт олондоо бас комиссийнхондоо бас талархлаа илэрхийлье. Тэгээд хүн болгон их сайхан баяртай байна. Баяр хөөртэй байгаа нь мэдрэгдэж байна. Баярлалаа.
сургуулийн алтан босгыг алхаж орсон анхны өдрөөс арвин эрдмийн шимийг хүртсэн 10 жилиг ардан орхлон арвин эрдмийн шимийг хүртсэн ачт багш наран санаж явна салаагархан гизэгэн дээр чин тоозон цэцэг ахаа дургахгүй санаа сэтгэл догдолн цангинах хонхон дуугаан дандаа сонсохгүй ангийн хахалгыг зөөлхөн хагаад алдрайхан насаа үлдээлэ баяртай сургуулийн хаалгыг зөөлхөн хагаад сурагч насаа үлдээлэ баяртай Энэ удаагийн тэмцээнийг Булган аймгийн 2-р сургууль, одоогийн Эрдэнэ өргөө цасбар сургууль болон Мэргэжлийн дунд сургуулийн баг хамтран зохиогдсон. За ингээд шагнал гардуулах зохион байгуулагчдын бүрэлдэхүүнийг эндэрт өрж байна. Гүйцэтгэлийн тооцоонд спортын оюун ойролд орсон оюун ухааны спортын төлөв шагналын төрлийн эмэгтэй танирч хүрэл медаль Мэргэжлийн дунд сургуулийн төгсөгч Алтан гэрлийн Буянбатар хүрэл медалийн эрэгтэй тамирчин 2-р сургуулийн төгсөгч Сайн Жаргал шатрын спортын мөнгөн медалийг эмэгтэй төрөл 1-р сургуулийн шатарчин Сарнай эрэгтэй 1-р сургуулийн шатарчин Мөнхбатар Жишг сумын одон чимэг. Эрэгтэй тамирчин МВД
эмэгтэй дарсны хүрэл медалийн эрэгтэй тамирчин МБДС-ийн амглан мөнгөн медалийг эрэгтэй дашинчилсан алтан медалийг эрэгтэй 2 дугаар сургуулийн төгсөгч сайн жаргал за шагнал гартуулсан хэмээн зохион байгуулагч оюун засгийг урьж байна. За багтаа мөртөнд амжилтсий. Хүрэл медаль сэлэн баг. Мөнгөн медалийг худаг өндөр баг. Алтан медалийг хангал баг. За энэ гурван багийн бүсгүйчид гарч шагналаа авна уу? За ширээний тесттэй хүрэл. Хүрэл медаль баян босны оролцогч Жамбал Доржин. Тэгээд зарласан хэмээн зохион байгуулагч Сүмбэг урьж байна. За мөнгөн медалийн эзнийг урьж байна. 1-р сургуулийн тамирчин Ариунбат. Хангал багийн тамирчин Батцэг. За ширээний тестний алтан медалийн төлөвийг мэргэжилт том сургуулийн төгсөгч Гайдвийн их баяр Бадамсэдийн ариун цэцэг нараас байна. Таньдаг автобус хэмээн ариун цэцэг аниг урьж байна. Өөрсдөө алдар гаяг мандуулж байгаа тамирчин төгсөгчдөө баяр хүргэж амжилт хүсье. Гар бөмбөгийн эмэгтэй төрлийн хүрэл медалийг тамирчдыг урьж байна. Энд эмэгтэй төрөл 2-р сургуулийн төгсөгчд гар бөмбөгийн баг тамирчдыг урьж байна. Булган 2-р сургуулийн төгсөгч хүрэл медаль шагналыг гардуулж өгнө хэмээн зохион байгуулагчдын төлөөлөгчдийг урьж байна. Мөнгөн медалийн баг тамирчдыг урья. Энэ бол мэргэжилт том сургуулийн баг тамирчдыг.
Булган сумын 1-р дунд сургуулийн эмэгтэй баг урьж байна. Загаар бөмбөгийн төрөл дахаасан бахурч үчээ сорин өрсөлдсөн нийт эмэгтэй баг тамирчтай баяр хүргэж амжилтсан. Ирүүнийг сайн хүмүүний хүсээрөө. Загаар бөмбөгийн төрлийн эрэгтэй багийг өржээ хүрл медалийг Баяннор сумын баг. Баяннор сумын төгсөгчдийн багийг хүрл медалаар авч явуулна гэж байна. Эрэгтэй мөнгөн медалийг Булган сумын 1-р дунд сургуулийн 2-р баг. Алтан медалийг 1-р дунд сургуулийн 1-р баг. Нийт тамирчтай баяр хүргэж эрүүлийг сайн сайхны хүсээрөө. Сагсан бөмбөгийн төрөл өрсөлдсөн тамирчтай шагналыг гардуулах бэлэн боллоо. Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөл хүрл медалийг Булган сумын ерөнхий боловсролын сургуулийн 1-р дунд сургууль эмэгтэй баг тамирчтай хүрж байна. Хүрл медаль 1-р сургуулийн эмэгтэй сагсчдыг хүрж байна. Characteristics of the scene. Эмэгтэй баг мөнгөн медаль авч байгаа эмэгтэй багийг
хурд хүч харааны мөрдийн гайхамшигтай бэлдүүлж чаддаг бүх багаар ажиллах гайхамшиг чаддаг энэ спортын төрлийн алтан медалийг Булган аймгийн Кишиг сумын төгсөгчдийн баг авч байна. Кишиг сумын эмэгтэй баг авчдаг болж байна. Булган сумын 1-р сургуулийн 2-р баг тамирчид урьж байна. За, ихтэй 2-р багийн ихтэй баг тамирчид урьж байна. За, мөнгө медалийн шагныг гаргаж авах хэмээн Булган сумын 2-р сургуулийн баг тамирчид урьж байна. Бөмбөгийн эрэгтэй төрөлд алтан медалийн шагныг гаргаж авах хэмээн Булган сумын 1-р бүрэн сургуулийн 1-р багийг урьж байна. Нэг баг тамирчтай баяр хүргэж амжилтсая. Багийн спортоор оролцож байгаа өөрөөр хэлбэл сакс волейболын төрөлд эрэгтэй эмэгтэй нэг шилдэг тамирчныг шалгаруулсан. Гэхдээ анхаараарай. Шилдэг тамирчны шагнал болоо багийн 1-р дүнгийн цомны шагналыг оройны арга хэмжээгээр гардуулна шүү. Одоо та бүхэндээ танилцуулах гэж байна. Анхаараарай. За, Саксан бөмбөгийн эрэгтэй шилдэг тоглогчоор Булган сумын 1-р бүрэн сургуулийн төгсөгч, багш, дасгалжуулагч, хөгжимчин Борын Бямдаржоо. Саксан бөмбөгийн эмэгтэй шилдэг тамирч нар Хоймор нутгаас зорин ирсэн хамгийн халуус оролцож байгаа оролцогч Мөнхбаяа Кишиг сумын эмэгтэй тамирч нар. Бүр Европоос бидний тэмцээний зорин ирсэн баярлалаа Мөнхбаяа баярлалаа. Арбүгийн төрлийн эмэгтэй шилдэг тамирч нар хэмбэ. Булган сумын 1-р бүрэн сургуулийн төгсөгч их цэцэг.
Болгон сумын 1-р бүрэн сургуулийн төгсөгч Отхон бүрүү шүүгчдийн бүрэлдэхүүний саналаар шалгаруулсан байгаа. Ингээ шилдэг тамирчтай баяр хүргэе. Энэ хангас сумын дагцны шагналыг гардуулж өгөх энэ оюун цэцгийг өржээ. Хангас сумын тамирчин гарчиж дагцны алтан медалийн шагналыг гардаж авах уу? За сайн байна уу? Намайг Жамсрынгийн Нямбат гэдгээ. За би Улаан аймгийн Баяннуур суманд 86 онд 9 суралцж 94 онд 8 дугаар ангид төгссөн. За энэ удаагийн төгсөлтийн тэмцээнд анх удаа сум орон нутгаар төлөөж баг хамт олонтойгоо хүрэлцэн ирсэн. За тэгээд волейболын төрөлд 3 дугаар байцсанд маш их баяртай байна. За тэгээд бид бүгдийгээ тэмцсэн анги хамт олон үеийн найзуудаа маш их баярлалаа. За энэ удаагийн тэмцээн маш зохион байгуулалт сайтай сайхан тэмцээн болж өндөрлж байна. Мэргэжил Улаан аймгийн мэргэжил дэвшлүүлэх дунд сургууль 2 дугаар сургуулийнхантаа маш их талархалтай байна. За тэгээд үе тэнгийн найзуудаа ажил хөдөлмөр спортын өндөр амжилт хүсье. Дараагийн тэмцээнд идэвхтэй сайн оролцоорой. Их жилийн тэмцээнийг Улаан аймгийн урд бүсийн 8 сум зохион байгуулна. За тэгээд их жилийн тэмцээнд бүх найзуудаа урьж байна. Амжилттай сайхан оролцоорой гэж урьж байна. Баярлалаа. За төгсгчдийн тэмцээн сайхан болж өндөрлж байна. 2 өдөр үе тэнгийн баг ангийн 10 жилийн бүх найзуудтайгаа уулзаад маш их сэтгэл өндөр байна. За энэ 5 төрөл тэмцээн дээр 2 тэмцээнд нь ороод 2 алтан медаль авсандаа маш баяртай байна. За тэгээд 2026 онд бол тэмцээн зохион байгуулах үүргийг манай мэргэжил бэлтгэх дунд сургууль 2 дугаар 10 жилийн сургуулиуд хэлсэн үүний хүрээнд бас зохион байгуулалтыг бас их нүсэр их өндөр ажилтай байдгийг маань өөрсдөө ойлгож авлаа. За тэгээд нийт төгсгчдөө бүгдээрэнд нь гэр бүл нь халуун аз жаргал хүсье. Эрүүл мэндийг хүсье. Намайг Бөмбөгийн мөнгөтэй яадаг Улаан аймгийн Ташиг сумаас ирж оролцож байна. 10 жилийнхаа ангийнхаа онд нөхцөлтэй гарны нийлүүлэн одоо сакс волейбол тоглодог байсан. Одоо аймгийнхаа хэмжээнд ингээд найз нөхдөдтэйгээ 30 гаруй жилийн дараа дахин ингээд оролцож байгаадаа маш их баяртай байна. Бид нэр сакс мөнгөний тэнцэнээр одоо алтан медаль авлаа. Энэ бол бас манай багийнхны маш их хүч хөдөлмөр байгаа. Тэгээд би бас шилдэг тамирчнаар шалгарсандаа маш их баяртай байна. Тэмцээн уралдаан маш их өргөн дэлгэр болдго юм байна. Тэгээд дараагийн тэмцээнд бас оролцохыг маш их хүсэж байгаа. Өргөн дэлгэр болох болтугай гэж хэлье. 2 өдөр спортын арга хэмжээ Эрдэнэ дотоод маш сайхан одоо явагдаж дууслаа. Миний би Улаан аймгийн 1-р 10 жилийг 96 онд төгссөн. Тэгээд волейболын спортт шилдэг тогтолцож боллоо. Багаараа мөнгөн медаль авсандаа маш их баярлж байна. Өнгөрсөн жил бас манай баг төрүүлсэн. Энэ олон жил олон тэмцээнд орж байгаа үе тэнгийн найз нөхдүүдтэй одоо удахгүй болох Монгол 96 тэмцээндээ одоо медаль авахын төлөө хичээн зүтгэх болно гэж хэлээ да. Эрүүдийн хамгийн сайн сайхны найзуудаа хүсье. За манай Улаан аймгийн ерөнхий болон сургуулийн 1986 онд өссөн орсон сурагчид маань 1994-96 оноо төгсөж одоогоор бид бас 30 жилийн дараа бүрэн бүртгүүний уулзж байна. Энэ жил одоо бидний бас спортын 5 төрөл тэмцээний зохион байгуулж байгаа боловч бас манай Улаан аймгийн сумдууд маань өргөн гэдэг ирэх оролцож бас сайхан тэмцээн спорт наадмыг өргөжүүлж цаг хугацаат бас хүч авахгаа танилцж ингээд явж байна. Тэгээд бид одоо 1986 оноос хойш ингээд төгссөн. За сургуулийнхаа бүх одоо Эрдэнэ номны ширээний хараас хөтлөн гарч
их сургууль амьдрал их сургуулийн аргад одоо хөөж явсан бол одоо өнөөдөр 40 жил хэдэнд өнгөрч байна. За Монгол Улсын өнцөг болон бүрт янз бүрийн мэрэгчлэр хөвд ажиллаж амьдарч байна. За өнөөдөр одоо бид ерөнхийдөө 200 гаруй хүүхдүүд ирлээ. Тэгээд өнөөдөр энэ спортын тэмцээнд бид хамтдаа нэгнэгдэлтэй бас сайхан тэмцээн спорт болж Чөмдөн гард болон нийтийн хөтөлбөрөнд үйл ажиллагаанд хамтраад сайхан зохион байгуулсан бас энэ ерөнхий болон сургуулийн төгсгсөн нартай их баярлж байгаа шүү гэж. За Булган аймгийн ерөнхий болон сургуулиас энэ жил бид нар одоо 2 дахь удаа энэ Булган 96 гэдэг тэмцээн зохион байгуулж байна. За 5 төрлийн тэмцээнд маань одоо нодон бол одоо Сэдэнг сум оролцож байна. Энэ жилээс бол Дашин жилэн, Баяннуур, Хотон өндөр, Хишиг өндөр, Хангад, Сэдэн гэсэн сумууд нэмэгдэж энэ тэмцээнийг одоо цар хүрээг их өргөн болгож тэмцээн нааданд оролцож байгаа 300 гаруй шахуу хүүхдүүд одоо тогоодог одоо хүүхдүүд ангийн охтууд өгөөд гэж яддаг гэсэн бол хүүхдүүд залуучууд маань ирж тэмцээнд ахаа саган байгаа зориг үзтэй. Тэгээд бүх сайхан эв нэгдэлтэй зохион байгуулалтууд нь анхаарч соёлтой бас ингээд оролцож байна. Тэгээд сайхан хамт олон болж нэгнээ танихгүй байсан бол одоо нэгнийгээ танилцаж цаашдаа ажиллагаа амьдрын сайхан албаагаараа ингээд унаа. Тэгээд бид одоо энэ зорилгоо бол ерөнхийдөө Монгол 96-ад бол 50. За Монгол 96-ад ийм тэмцээний 5 төрөлтийг өргөдүүлж эндээс баг тамирчдаа шигшиж гаргаж одоо цаашдаа Монгол 96-ийнхаа спортын бэлтгэл ажлуудаа зохион байгуулахаар ажиллана гэж. За ингээд спортын тэмцээн болон бусад үйл ажиллагаанд идэвхтэй байсан. За 1994-96 оны төгсөгч нартаа маш их баярлалаа шүү. Тэгээд цаашдаа энэ тэмцээнд манаас та бүхэн идэвхтэй оролцож энэ хамт олон нэгдсэн санаагаараа бид нэг үеийнхэн гэдэг тэмцээний зохион байгуулж хамтраа сайхан амьдралаа жохоо амьдралаа зохион байгуулж ажил төрөлдөө чамдан ажиллаад гэр бүлүүд нь болон үр хүүхдүүд нь бас ажил сайн сайн болсоо гэж. За энэ удаагийн тэмцээний зохион байгуулалтын нэг асуудыг та бүхэнд мөн танилцуулах байна. За энэ бол бидний энэ ингэж хуран цугаж 2 өдөр хурд төвч авцгаар цагаагаас ороод сурагч багын гэгээн дурсамжаас сэдрээсний нэг зорилго нь юу гэхээр хамгийн чухал нь Монгол 96 нэгтгэлээс үндэсний хэмжээнд зохион байгуулдаг тэмцээнд оролцох баг тамирчдыг бүрдүүлэх явдал юм аа. За ингээд эрэгтэй эмэгтэй тамирчдын нэрсийг сонирдуулъя. Гар бөмбөгийн эмэгтэй төрөлдөр Хангад сумын оролцогч Буян Сүрэн, Бат Цэцэг, Дашин жилэн сумын төгсөгч Уран Чимэг, Сэнд Сүрэн, Мэргэжил дүүн сургуулийн төгсөгч Ням Сүрэн, Хишиг Даваа, Тишиг сумын төгсөгч Мөнхтэя, 2 дугаар сургуулийн төгсөгч Баасан Сүрэн, 1 дугаар сургуулийн төгсөгч Инх Цэцэг. Саксны эмэгтэй тамирчид 2 дугаар сургуулийн төгсөгч Баасан Сүрэн, Дэлгэр Сүрэн, Мөнхтэя, Октябрь, Тишиг сумын төгсөгч Мөнхтэя, Наран Чимэг, 1 дугаар сургуулийн төгсөгч Сэнд Аюуш, Бат Соёл, Сэлэг сумын төгсөгч Сэнд Сүрэн. Эрэгтэй тамирчдын нэрсийг танилцуулъя. Гар бөмбөгийн эрэгтэй тамирч багийн тамирчид 2 дугаар сургуулийн төгсөгч Ган Тулам, Б Ган Тулам, Сэлэг сумын төгсөгч Инх Бат, 1 дугаар сургуулийн төгсөгч Отгон Бүрөө, Бямбут Орж, Бат Жаргал, Цогт Баатар, Болд Баяр, Бат Гэрэл, 2 дугаар сургуулийн төгсөгч Бат Орших, Баяннуур сумын төгсөгч Нямбат Жамбулт Орж, Сагсан бөмбөгийн эрэгтэй тамирчдыг танилцуулъя. 2 дугаар сургуулийн төгсөгч Сайн Жаргал, Б Ган Тулам, Сэлэг сумын төгсөгч Инх Бат, 2 дугаар сургуулийн төгсөгч Өвгөн Баяр Жанслан, 1 дугаар сургуулийн төгсөгч Бямбут Орж, Үлзий, Жанхал, Бат Гэрэл, Бат Жаргал, Болд Баяр. Амтгчдын үлгийг олсон Булган хагааны муухайг өргөжлөж үндэсний хэмжээний тэмцээн орлоонд очихоор алдар нэрээр дурсаж байгаа тамирчдаа баяр хүргэж амжилт хүсье.
авсан медаль 3 оноо, хүрэл медаль 1 онооны. За ингээд багийн нийт авсан онооны дүнгээр эхний гуравт орсон баг тамирчдыг танилцуулъя. Багийн шилдэг шагналыг оройн арга хэмжээгээр гардуулна. 3 дугаар байрыг Булган сумын 2 дугаар сургуулийн баг тамирчид 13 оноогоор 2 дугаар байрыг Мэргэжил төлөвлөлт дунд сургуулийн баг тамирчид 20 оноогоор 1 дугаар байрыг 31 оноогоор Булган сумын 1 дугаар сургуулийн 1 дугаар баг үеийн найзуудаа хурдж ахаасан багаар оройсон гэр төрүүлж байгаа нийт баг тамирчдаа баяр хүргэж амжилт хүсье. Иймэрхүү хамгийн ажлаа өндөрлөж байна. Оройн арга хэмжээний бүх найзуудаа урьж байна. Хүртээ дээрээ 17 цаг тусараа. Сүүлчийн цас анхны бороо зүрх сэтгэлд нурсамжуулдээ зургийн цом анхны хаар зөөлөн үнсэлд чихл байсан сэтгэлийн гүн тодхон үлджээ анхны хаар минь зүрхийг тогшоо үрдийн дурсамж үнэнч хайрын чамайг дууяа чимээгүй аслах омжилууд сэнхэн их дурсамж сэтгэл хүрнөө айлгуудаа оюутнаас Чамтайвин хамт жилээр алсах хугацааг би яахтаа симхэн арчиж усах нулимсыг таалаа дурсамж минь дуурлал минь дуу минь хайр минь оюутнасны үерхэл амьдралын минь нэглэл юм хавар хүсэл мөрөдөл дурлал дурсамж бисэргэн эргээд гэртээ хонжиглүүдээр дүүргэн нисэн амт нүхтийн итгэл сэтгэл дурлал хайр хүсэл бүхнийг дуулээ чимээгүй аслах омжилууд сэнхэн их дурсамж сэтгэл хүрнөө айлгуудаа оюутнаас чамтай минь хамт хагт минь на-на-на-на 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 na 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 Усагад тонгода далгад хацаага охот харгин чимчин 우리가 한번 쳐보면 한가위 아바사야
та бүхнийхээ өнөөдрийн энэ үйл ажиллагааг албан ёсоор нээж өнгөнөөч хэмээн сурч хишигдээ таныг хөдөлгөөрье. За баярлалаа. Үеийн найзуудаа энэ сайхан гэгээ үчийн мэндийг энэхүү гахамшиг ор дөргөөний тайзан дээрээс хүргэж байгаадаа баяртай байна. Гэртээ 4.1 гэртээ өвөөгөөрөө эмээгээрээ ээж аваараа хүчүүлээд сурагчийн формоор ижилтгэхээр сургуулийн зүрт авсан бид бүхэн одоо төгсөөд 30 жил хэмээн тэмдэглэж байгаадаа баяртай байна. За энэ жилийн спортын наадам маань төгсөлтийн 30 жил мөнгө олонны жингнээгээр сурагч ахуйнасаа үдсэний амьдрал хэмээх их далайд хөл тавьсны 30 жилийн тохиолдуулсан зохион байгуулж байгаараа ихээхэн онцлогтой бөгөөд зохион байгуулагч бид нар яг зөвхөн энэ өнцгөөс харж бас баггүй ач холбогдол өгсөн маань хүлээн авч булган аймгийнхаа өнцөг болон бүрээс бидний зохион байгуулж байгаа удирдамжид нэгдэж хүрэлцэн ирсэн нийт оролцогч нартаа маш их баярлж байгаагаа зохион байгуулагчдын нэрийн өмнөөс илэрхийлж байна. Инженерийн тэмцээний маань ихээхэн онцлогтой болж байна. Бүр Европын шивэд тусаас бидний тэмцээнийг зорин шилдэг сагсчин өсгөн ирсэн байна. Гэртээ Канада улсаас тэмцээний зохион байгуулахаар эдгээр рүүгийн маань төгсөгч найз маань ирсэн байна. Тэгэхээр төгсөгч бидтэйгээ нийлэх гэж сурч ахын гэгээн тусламжаа өөрлөх гэж тэртээ он жилүүдэд үлдэж хоцорсон гэгээн тунгалаг насандаа галт тэргээр хүүхд насныхаа галт тэргээр аялах гэж зорж ирсэн бахаа гэж бүгдээрэнд баярлж байгаагаа илэрхийлье. Ингээд энэхүү сайхан үчийн цэнгүүний бид бүхний зохион байгуулж байгаа арга хэмжээний ноён оргил олсон арга хэмжээ маань өндөр үдэнээс илэрхийлж байна. Сайхан төгссөн сайхан жаргаараа найзуудаа аж жаргалтай. Энэ цаг хугацааг төрөг тавилангаар хамтдаа үдсэн, хамтдаа өгдөж, хамтдаа одоо бий болгосон энэ цаг үеийн төрөл мэрэгжлийн олон сайхан найзуудаа та бүхэндээ зориулж 30 жилийн хойно баярын оргилуун дарсыг бүгд хамтдаа мөрөглүүлж шүү. 12 дугаар ширээ босъё. За 12 дугаар ширээ босъё. Манай дээд лавнаар бүгд босноо. Эндээс 3 тоолъё. 1 Өнөөдрийн спорт наадмыг олон 100 км-ийн танаас зорин ирсэн ачаалтаа бүгдийг зогсоолоо төрөн утсан гэсэн. Ушаабоо бүгдээ биеийн баярын ордоцси бүгдээ биеийн бүргийа. За, эрхэм өмнөд нэг үеийн төгсөгч, үе тэнгийн найзууд эрхэм хэсэг ноёд хадагтай та бүхэндээ энэ оройн амар амгалан эрхийн ялдамд ерөнхий улс орны сургууль төгсөсний 30-32 жилийн ойн баярын мэндийг нэгдүгээр сургуулийн нийт төгсөгчдийн нэрийн өмнөөс болоод хувайсаа чин сэтгэлээсээ хүсэн мэдчилье. Юуны өмнө 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа булган 96 спорт арга хэмжээ цэнгүүнийг амжилттай зохион байгуулж байгаа 2 дугаар сургуулийн нийт төгсөгчид зохион байгуулагчид мэрэгжил бэлтгэх сургуулийн нийт төгсөгчид зохион байгуулагч та бүхэндээ талархаж байгаагаа бас дахин илэрхийлэхээр санагдсан. Ингээд 2 дахь жилдээ зохион байгуулагдж байгаа булган 96 спорт наадмын энэ жилийн шилдэг тамирчин шилдэг эмэгтэй эрэгтэй тус бүр 2 нийт 4 тамирчин шагнаж урамшуулахаар 1-р 10 жилийн 10 бээнгийн хамт олон бид бүхэн шагналын сан бүрдүүлэн
цом үн үхий зүйл дурсгалын цомыг гардуулахаар шийдвэрлсэн юм аа. Тэгээ энэхүү шагналаа бид бүхэн ангийн анд боксын спортын мастер биеийн тамирын багш тасгалжуулагч байсан Шижирбаатарын Шовдор найзынхаа нэрмжит болон гигэн дурсгалтын зориулан бид бүхэн анги хамт олон бид бүхэн зүрх сэтгэлдээ өргөж тээж явдгийн илэрхийлэл болгон гардуулахаар нэрмжит болгон гардуулахаар шийдвэрлсэн юм аа. Ингээд энэ жилийн шилдгийн шилдэг тамирчдыг шагналыг ангийн дарга Бацоёлгаа өрөө, ангийн анд Атанбаатарыгаа өрөө, ангийн анд Байгалмаа Батчаргал нарыгаа Сувдэрдэн нарыгаа өрье. За ингээд энэ жилийн төр тусмаа энэ спорт наадмын хамгийн анхны шилдэг тамирчнаар шадарсан шагналыг хийсэн дуудаж шагналыг гардуулах хэмээн ангийн дарга Бацоёл микрофоныг шилжүүлье. За өнөөгийн нэстэртэй хамтдаа бүтээгдэхүүн энэ сайхан чимийн төргийн 30 жилийн баярын мэнд хүргье. Шижирбаатарын Шовдор манай ангид Булган аймгийн 1-р сургуулийн 10 бай ангид 9 болон 10 дугаар ангидаа биднэртэй хамт тухайн нийлүүлэн суралцж байсан. Маш сайн тийм спортлог тийм ээ хамт олонхоо дунд нэр хүндтэй. Энэ найзгаа бид нэр гэгэн дурсгалын хүндтэй шилдэг тамирчдаа анх удаага анги хамт олонхоо зүгээс 10 бай химийн ангийнхаа хамт олонны зүгээс шагнаж урамшуулж байгаа юм шүү. Эхнийхийг эрхэм хүндэт танаа Булган 96 спорт наадмын Шовдрын нэрмжид анхны шилдэг тамирчин болсон баяр хүргэж цом 200 мянган төгрөгөөр шагнаж урамшууллаа. Булган аймгийн 1-р 10 жилийн 10 бай анги саксны төрөл Бямдорж найз маань энэхүү тэмцээнийг зохион байгуулахад гар буйн оролцож 2 дахь жилдээ сургуулаа тэргүүлэхэд маш их хөдөлмөр болж зарцуулсан юм аа. Энэхүү шагналыг багийн спортоос тус бүр эрэгтэй эмэгтэй хоёр тамирчин шалгаруулж олохоор шийдвэрлсэн. Тийм учраас одоо шилдэг эмэгтэй тамирчнаа шагналсан шагналыг гардуулах хэмээн ангийн анд Атанбаатарыг гардуулахыг хүсье. За эрхэм хүндэт мөнгө туяа танаа Булган 96 спорт наадмын Шовдрын нэрмжээс анхны шилдэг тамирчин болсон баяр хүргэж анхны цом 200 мянган төгрөгөөр шагнан Булган 1-р 10 жилийн 10 бай. За солоор цэврээд анхудаа оролцоод шилдэг тамирчин болсон чин сэтгэлээ сайн баяр хүргье. За саксны дуурайд эрхэм хүндэт Отгонпүрүү танаа Булган 96 спорт наадмын Шовдрын нэрмжид анхны шилдэг тамирчин болсон баяр хүргэж цом үн бүхий зүйлээр шагнав. Булган аймгийн 1-р 10 жилийн 10 бай ангийн хамт олноос Отгонпүрүү таныг урьж байна. За шилдэг эмэгтэй тамирчнаар шалгарсан тамирчныг шагналыг олохдоо бид бүхэн ярилцаад манай Шовдор найз маань 2-р 10 жилийн 1А-аас 8А анги хүртэл суралцж төгссөн байдаг. Тэгэхээр энэхүү хүндтэй эмэгтэй шилдэг тамирчны шагналыг гардуулах хэмээн бид бүхэн ярилцаад ангийн хамт олонны төлөөллөөр гардуулъя гэж шийдвэрлсэн юм. Энэ түүнээс нэм гэрэл сайн жаргал найзуудаа энэхүү шагналыг гардуулаач хэмээн энэхүү хүндэт тайзнаа өрье. Булган
дотрын шуухамэн Дэмэслиялот хэмтхэн мотоги Таби нийтлийг алдаби Таби нийтлийг алдаби Дэмэслиялот төгсөгч анхаарал хандуулсан үе тэнгийн найзуу нэгэн үеийн төгсөгчд эдгэмсийг ноёд тодортой та бүхэн талархснаа дахин илэрхийлээ. Амс нүхтийн ариун нандин холбоо үеийн үед үрд орших болтугай. Шилдэг тамирчдаар шалгарсан нийт тамирчдаа баярлалаа. Баяр хүргэе. Энэхүү самбыг манд дэмжиж зохион байгуулалтын үйл ажиллагаанд оруулж өгсөн нийт зохион байгуулагч нартаа бас талархлаа илэрхийлье. Баярлалаа. Ямар гайхалтай, ямар сайхан юм бэ? Булган нутаг гэдэг бол эцэг өвгдөөс бид өвгдийг буян зайтай сайхан нутагт хонод ирсэн. Урд өвгдийн сайхан нутагтаа төрөн гарсан энэ сайхан нутаг буян зайтай нутгийг аав ээжийг хөвгөд өгтөөд өнөөдөр бие биендээ талархлынхаа сайхан үгийг хэлж энэ цаг хугацааны эзэн болсон ирээдүйн цаг хугацааны итгэн үнэмшил болсон нэг үеийн сайхан найзууд өнөөдөр энэ цаг хугацаанд хамтаа сайхан удаа баярлаж бие биендээ уран сайхан үгийг хэлж ингэж сууж байгаа үнэхээр бас баярлаж байна. Тэгээд өнөөдрийн сайхан үйл ажиллагааг бас дэмжиж тусалж ингэсэн бас үеийн хэдэн нөхдөд бүгдээрээ баярыг хүргье аа сайхан алаад ашиг ямар сайхан юм бэ ангийнхаа үеийн хэдэн нөхдийн энэ сайхан үйл ажиллагааг зүрх сэтгэлээрээ сайхан дэмжсэн тэр сайхан нөхдөд бүгдээрээ баяр хүргэний сайхан алаад ашиг за нэм тамаа тэргүүтэй оюун цэцэг тэргүүтэй за ариун бот тэргүүтэй ангийн хүүгүүд охтуудыг бүгдийг нь өрье. За шилжин явах цомыг шилжүүлж өгье. Монгол 96 нэгтлээс зохион байгуулж байгаа тэмцээн Булган аймгийн 96 оны төгсөгчид өнгөрсөн жил анх удаага нэгдсэн. Энэ жил яг ойр нэр нь 2 дахь удаага нэгдэж байна. Өнөөдрийн тэмцээнээс үндсэн хэмжээний тэмцээнд орох шилдэгүүдээр тодруулж нэр зан нийтэд танилцуулсан байж байгаа. За мөн тэмцээний төгсгөл шилдэг явах томын эзэн багийг шалгаруулж танилцуулсан байгаа. За өдөртөмжөнд заасны дагуу энэхүү тэмцээн бол уламжлал болгон явагдана. За жил болгон ингээ явагдахаар өдөртөмжөн дээр заасан байж байгаа. 2027 онд урд бүсийн сум, 2028 онд хойд бүсийн сум гэсэн байж байгаа. За цаг хугацааны хувьд жил тутам хийх нь ихээхэн хүндрэлтэй байна гэдэг саналууд бас гарч ирж байгаа. Тэгэхдээ зохион байгуулах төгийг хүлээж авч байгаа газар санаачлаараа цаг хугацааны асуудал дээр яаж шийдээ үеийнхэндээ хүрэх юм бол бидний зохион байгуулалт талын саналыг дуртайя дагна гэдгийг бас илэрхийлье. За ингээд шилжин явах цомын эзнээ энэ жилийн тэгшоо зохион байгуулж байгаа тэгш ойн үеэр зохион байгуулсан тэмцээний шилдэг багаар шалгарсан багийг та бүхэнд танилцуулж багийн ахлагчдын хамтаар өрнөе. Булган сумын 1-р бүрэн дунд сургуулийн 1-р багийн хамт олныг урьж байна. 31 оноогоор шилдэг бол хамгийн эзэн болсон. Юу дуртай ашигтай. Багамтны урья. Манай шилдэг тамирчин шилдэг дасгалжуулагч бас алдар дуяач орон дэвтэрч багамтаа сайхан зохион байгуулж үеийн гэрхээ тэмцээн ажилласан баяр хүргэе. Ахлаши Nangel сэтгэл мөхрөөдөө Таби нийтлийг алдаби Дэмэслиялот хэмтхэн мотоги Таби нийтлийг алдаби Дэмэслиялот хэмтхэн мотоги Таби нийтлийг алдаби Дэмэслиялот хэмтхэн мотоги Таби нийтлийг алдаби Бүгдээ хамтан 3 цагийн хэлхээсэнд ажиллаж амьдардаг. Бид бүхэн шилжин явах цамтай тэмцээний өдөртөмж тэмцээний цөөх хугацаанд нэгд холбогдсоос хойш дараагийн тэмцээнийг зохион байгуулах хүндтэй бөгөөд нэр төртэй үүргийг хүлээн авах уу хэмээн урд бүсийн сумын төлөөлөгчдийг урьж байна. Баярлалаа. Дашин жилэн хишиг өндөр сумын эрхэм хүндтэй зочин та бүхнээс төлөөлөө нийлгэнэ үү. Хүндтэй төгсчдийн тогийн
аймгийг гардаж авахыг хүсэж байна. Шилжээ усаад цогийн гадуур чөлөө хэмээн 2-р сургуулийн төгсөгч Өвгөн Баяр оюун цэцгээр хүргэж байна. За баярлалаа. Энэхээр бас болог гэдэг мотог бас омогших юм байна. Бид нар бол омогших сэлтэй, омогших сэлтэй хүмүүс юу болдог. Үнэхээр гайхалтай. Энэ 30 жилийн сайхан түүхийн мөр бид хийж чадахгүй өөр хэн ч үгүйсэж чадахгүй. Бид нар бол үнэхээр энийг бол хийж байгаадаа би өөртөө бас багтаж байна. Энэ олон сайхан заасаач. Энэ олон митингийн нөхдөд отгорноор гэсэн нэг зүйл ирж өгч. Энэ бидний нэг өөр өчүүлнэ. Үнэндээ би үл энэ дээр багтаж байгаа шүү. Та бүхэнд ингээд бүгдээр хамтдаа байгаадаа маш баярлж байна. Хамтдаа байгаадаа баярлж шүү. За баярлалаа. Ирчээ тэр сайхан отоо гайхалтай сайхан бид өгдөг учирлыг бий болгох шилжигийн одоо цомыг Тугд Албатай хүлээн авч байгаа. Үе хэдэн нөхдөд бүгдээр баяр хүргье. За баярлалаа. Ингээд нийт үеийнгийн найзуудтай энэ сайхан жишээ мэндийг хүргэе. Тэгээ өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулах комист би албан ёсоор байхгүй байгаа. Гэхдээ өнөөдөр оройны үдшийн цэнгүүний энтертайнментийн үйл ажиллагааг би хариуцж ажиллаж байгаа. Тэгээд Монгол 96 төрийн бас байгууллагын Булган аймгаа төлөөгийн өдөр зөвлөлийн гишүүнээр байдаг. Тэгээ Монгол 96 маань бас маш олон үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Тэгээд ганц нэг зүйлийг бас хэлмээр санагдаад байна. Энэ дээгүүр ингээд сууж байгаа ингээд манай нэгдүгээр сургуулийн байгаа байхгүй юу? Тэгээд бид нар зохион байгуулалт комиссарын ярилцж хагаад хүмүүс маань багтахгүй байна. Яах вэ? Одоо аль аймгийн сургуулиудыг дээш нь гаргах вэ гэж ярихад тэгээд манайха уучлаарай би санаачлаг гаргацсан юм аа. Манай нэгдүгээр хамжлагын дэшээ гарьяа гэж хэлсэн юм аа. Тэгээд баярлалаа гэж хэлдэг байж төхөө өндө доор сууж байгаа. Тэгээд үнэхээр идэх бас санаачлагтай оролцож байна. Тэгээ зохион байгуулалт комиссийн маань бидэд ярилцаад яг бидний үед дуулагдж ирсний дурсамжтай гайхалтай дуунуудыг дуулдаг хоёр хамтлагийг бид нар урьдсан байгаа. Яг одоо та бүхний өмнө сайн хамтлагийг урьж байна. Сайн хамтлаг. Баян.